За миний санхүүгийн зарчим. Яаж зарим хүмүүс яг ижлэхэн орлоготой мөртлөө, ижлэхэн цалинтай мөртлөө илүү их мөнгөтэй хуримтлалтай болсон байдаг байгаа. Зарим нь яг адилхан юм бизнес хийж явж байгаа. Зарим нь ингээд юм бизнесийн томроод илүү их мөнгөтэй бизнесээ томруулаад хөрөнгө оруулалтыг илүү сайжруулж авчдаг байна. За миний хувьд бол бага-багаар ингээд тийм алхамаар тасралтгүй ингэж орлого маань өсөж компани маань ч гэсэн талбараар юм хөрөнгө оруулалт хийгдээд нэг компьютертэй эсвэл хоёр компьютертэй, хоёр ширээтэй, тэгээд хоёр хүнтэй, дөрвөн хүнтэй, 8 хүнтэй тэгээс офс хүртэл томруулаад эхлээл ерөөсөө баг 2 м офс төрүүлэлттэй гэсэн болвол дараа нь 10 болол 20 болол тэгээд одоо бол ингээд ийм бүр юм 200 ажилтнтай 5 юм 4 давхар нэг объект нэлэхэд 4 давхар хэмжээтэй юм 1000 гаруй метр квадрат. За зарим нь бүр 2 гаруй 3000 м хүртэл квадрат юм 5 объект төрүүлсэж байна. Өөрөөр хэлбэл миний хөрөнгийн хэмжээ бол ингээд айж алхамаар ингээд өсөж болсон байгаа. Гэхдээ би ямар нэгэн тийм банкнаас зээл аваагүй, хөрөнгө оруулалт огт аваагүй. За хөрөнгө оруулалт авахыг бол хүсдэг. Гэхдээ хөрөнгө оруулалт бол өөх тийм баян ах トゥ гэх юм уу найз нөхөд байсангүй. За бас дээрэс нэг юм мэдээллийн технологи IT-ийн бизнесийг Монголд ойлгоод энэ үнд ингээ хөрөнгө оруулах хүн бол бас хоорой төвчрөөс олдоогүй. За банкнаас бол ийм бизнесийн зээл авахыг хүсэж исэн боловч одоо яг бизнесийн бас зээл аваагүй. Энэ ч бас зөв болсон гэж боддог байгаа. Манай одоо найз минь болохоор юм банкнаас их зээл аваад тэр зээл нь бизнесийн хэцүүдэд ашиг орлогохгүй гослоод дахиад зээл аваад тэр зээлээр хаснаачлаад маш их юм зээлийн дарамтанд ороод сүүлдээ бизнесэж бодож чадхаа байгаад бүр юм зээлийн дарамтанд ороод хүнд байдалд орж исэн байдаг баг. Тэгээ дараа нь үнэхээр маш их зурж хичээж цаг хугацаа алдчихж тэр бүх зээлүүдэд дараад одоо бол амжилттай явж байгаа. Ер нь бол тийм зээл аваад аль болох ялуу бага хүүтэй зээл болж байна. Өндөр хүүтэй зээл бол ингээд авчиад орлого олж байгаа. Олсон орлого чи яг нэг бүгд ашиг байдаг. Маш жоохон хувь нь ашиг байдаг. Тэрийг авчиад хүндээ өгчихлээ. Зээлийнхаа хүнд өгчихлээ. Тэр бизнес юу өсөхгүй болдог байна. Бас дээрэс нь би зээл аваагүй давуу тал ч юм уу тэгээд өөр зээл аваагүй ч хөрөнгө оруулалт аваагүй давуу тал нь нэг талаараа давуу тал үүсэж байгаа. Тэр давуу тал нь ямар давуу тал вэ гэхээр шууд бизнесийн органикаараа буюу одоо өөрөө өсөх хөгжих хэрэгтэй болчихж байгаа. Орлого олсон орлогоо маш зөв хуваарлаад дахиад тэрийг олсон орлогоос ашиг нь буцаагаад компанид хөрөнгө оруулаад нэг компьютер аваад нэг хүн сандал ширээ аваад тэр хүний ажилуулад тэг хоёр хүн болонгоо тэр хүнээрээ дахиад сайн ажиллуулж ягаад олсон орлогоосоо дахиж ашигаас нь дахиад ингээд компанид хөрөнгө оруулалт явуулчихсан байна. За тэгээ бас миний нэг тийм онцлог шинж байгаа. Олсон орлогоосоо би ерөөсөө өөрийнхөө хувь хүнийхээ хувьд жижиг хувь хүнийхээ хувьд бол ашигладаггүй байсан байгаа. Огт ашигладаггүй. Зөвхөн буцаагаал компанид зориулаад байдаг. Манай бусад бизнес хийж байгаа найз болохоор ингээд гайгүй мөнгө олгоход машин авдаг. Авсан машинаа өшөө илүү эхлээл уярна авж байгаа дараа нь бүрүүс авч байгаа бүрүүсээ харьяар лаант энэ гэл эсвэл ийм үнэтэй гар утсны дугаар ч юм эсвэл одоо байраа илүү гоё тодруулаад ч юм. За эсвэл одоо ийм офсынхаа өөрийнхөө өрөөг илүү гоё төгчлөлттэй гоё тансаг өрөө олгоод 5 тухтай буудан 5 тухтай ийм яг ингээ мөнгө олохгүй юмд хөрөнгө оруулаад байсанс болоод арайхчдад тэр жоохон олж байгаа ашгууд нь хөрөнгө оруулалт болж чадахгүй буцаага тийм зарлага болоодсэн байна. Миний хувьд болохоор тийм анханасаа энийг мэдрээд хараад ийм санхүүгийн стратеги төлөвлөгөөтэй байх хэрэгтэй юм шүү. Бүх олсон орлогоо эргүүлээд бизнестэй зарцуулж явах хэрэгтэй байна гэж үднээс ингээд өөртөө огт зарцуулахгүй. Шинэ хувцас авахгүй. Өөр хувцас маань
нэлийн муухай болоод урагдаал өмсөх хэцүү болоод ирэх юм бол хувцас солидог. За тэгээ өөртөө машин авдаггүй. За машин авааслаад би одоо хүртэл ингээд юм машин унж үзээгүй байгаа. Өөрийн гэсэн одоо нэг ч удаа ингээд машин унж үзээгүй. Ягаад гэвэл өөрөө нэг ч удаа машин худалдаж авч үзээгүй болохоор би гэхдээ энэ жил бол өөртөө машин худалдаж авсан. Гэхдээ тэр маань бол би бас өөрөө бас унж чаддаг болохоор манай туслах маань ундаг байгаа. За тэгээд ажилчтай бол хэд хэдэн одоо яг сайн ажилчтай бол хэд хэдэн удаа машин авч өгч ирсэн байдаг байгаа. Яг бол өөрийнхөө хувь үндэ бол анх удаа энэ одоо 10 хэдэн жилийн бизнес хийснийхэн дараа л одоо л өөртөө утсан автомашин авсан байна. Гар утасны дугаарыг ч гэсэн би одоо анх бол ингээд юм машин энгийн дугаар авч ирсэн байдаг байна. Тэгээд тэр дугаараа одоо хүртэл бэрээ явж байгаа. Мөнгөтэй болохоор зарим хүмүүс л ингээд үнэтэй 90-10 ч үнэтэй гар утас авдаг бол тэрийг яг шаардлагатай хөрөнгө оруулалт биш байхад бол тэрийг авдаг ч юм уу. Тэгхгүйгээр яг л бизнесээ эргүүлж мөнгө олоход эргүүлж компанийн үйл ажиллагааг сайжруулахад зориулагдсан л хөрөнгө оруулалт хийжсэн байна. Хувь хүндээ ямар ч мөнгө зарахгүйгээр. Тэгээд бүр тэгэхээр сүүлдээ тийм юм зуршил habit бий болчдөг байгаа. Өөртөө ингээл тийм элдв бусын тансаглал ч юм уу зарлаганд хөрөнгө оруулахгүй дандаа л зарлаганд мөнгө гаргахгүй зөвхөн орлоготой мөнгө ашиг олохын төлөө бизнесээ сайжруулахын төлөө мөнгө оруулах гэхээр аянда тийм хэмнэлттэй болчтой тийм минимал одоо тийм элдв бусын зарлаганд айгүй гамтай тийм очин өрдөг байгаа. Тэгээ бас нэг тийм баян хүний харамчийг гайхаад байдсан шүү дээ. Тэгэхээр одоо бас нэг тийм үнэхээр бас харамч болохоор баян босно уу? Баян болохоор харамч босно гэдэг нь болохоор миний хувьд бол юм байна. Үнэхээр ингээ өөрөөсөө харамлж иж ингээ зарлагуудаа маш сайн хинжээж л тэр хүн мөнгөтэй баян болж байгаа. Тэгэхээр юм баян болчоод бол тэр хүн бол харамч болоогүй. Тэгэхээр маш их өөрөөсөө илүү дутуу зарлагуудаа маш сайн таньж иж тэр хүн баян болт юм аа. Тэгэхээр өөрийн зарлагыг маш сайн танах хэрэгтэй. Тэгээ зөв юмдаа хөрөнгө оруулах хэрэгтэй. Овстой одоо ингээ ог шаардлагагүй хевс авах шаардлагагүй чинь. За тэгжсэн дор бол юм сандал ширээ компьютер аваад энэ дээрээ ажил сайн ажилтан суулгаад ажилтнаараа ингээ сайн ажил хийх гэсэн эргүүлээд ашиг орлогын үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлж байгаа. Манай компани одоо онцлог гэвэл одоо манайх бол ингээ тийм өөрсдөө ширээгээ хийдэг. Одоо манайх ингээ бүх өөрсдөө одоо миний өөрөө сууж байгаа ширээн сахуулаад ингээ бүх ширээгээ дандаа өөрсдөө хийдэг байгаа. 100 айлаас хавтан аваад цагаан хавтан эсвэл шар өнгөтэй хавтан гэгэл өнгөтэй хавтан аваад тэндээ зүсүүлэл хийгээл өөрсдөө өөрсдөө юм тэгэхээр аптекээр яадаг гэсэн л одоо юм гар дэрэлэр материалаар ажилтдаг дэрэлэр маш урт өгсөн ачдаг болсон байна. Сүүлдээ бүр ингээд гоё бараг л өвдөрийн заваад ширээс тутгааргүй тийм ширээ өгсөж болсон байна. Тэгэхээр юм нөгөө зардлыг аль болох танаж тэгээ үүдээс нөгөө шаардлагатай хөрөнгө оруулалт хийгээд явах хэрэгтэй. Бас нэг хөрөнгө оруулалт бол юу гэдэг шүү. Өөрийнхөө тархинд оюун ухаандаа өөрийгөө өдөрдөгч, манлайлагч одоо менежер өөрийнхөө өөрчлөлтөө маш сайн харж хэрэгтэй. Байгууллагынхаа ажилтныхаа өөрчлөлтөд анхаарчаад өөрийгөө бас мартчихад байдаг байна. Өөрийнхөө бас мэдлэг мэдээлэлд бас байн хөрөнгө оруулж байгаа хэрэгтэй. Ингэж та хөрөнгө оруулалтаа бизнесээ ингээд тийм бага хэмжээний мөнгөөр зөв хөрөнгө оруулж явснараа орлого маань ингээд өсөө явчихдаг байна. Тэгээд мөнгө өсөхийн мөнгөний нэг юм сонин ичэд байна. Эхний 2-3 жил бол би ингээд тийм баг өсөж өгч шахдаг гэсэн. Баг хоол ундгүй автобусны ч мөнгө олдгүй айгүй хэцүү байдаг гэсэн байгаа. Цалингаа тавьчихдаг. Ажилтныхаа цалин өгчдөг, түрээсээ төлждөг, интернетийн мөнгөийг төлждөг. За тэгээд арайчуудыг нэг компьютер авдаг. Ажилтаа зөвхөн нэг компьютер авдаг. Гэх мэт явж байгаа. Тэгээ явандаа ингээд тийм орлого өсөх хэрээр жишээ нь одоо 6 жил бизнес хийсэн байлаа гэж бодоход эхний 5 жил нь 6 дахь жилийнхаа зөвхөн сүүлийн 1 жилийнхаа орлоготой тэнцэх хэмжээний орлого олж авч байна. За одоо би ингээ 14 жил бизнес хийхэд одоо энэ жилийн орлого гэх чинь өмнөх 13 жилтэйгээ тэнцэх хэмжээний мөнгө өөрөөр хэлбэл ингээ тийм
ингээ үржигдээд ингээ өсөд явдаг юм жамтай байдаг байгаа. Жишээ нь яг ижлэн сая төгрөгтэй хүн сарын дараа бол тэр мөнгөө маш сайн ажиллаа гэхэд нэг нь тарах ажиллаагаа сайн нэг зулчлага нөгөө нь сайн ажиллаа гэхэд өсрээд 2 сая болох жишээ нь. Тэгвэл нэг нь 10 сая төгрөгтэй, нэг нь сая төгрөгтэй болвол сарын дараа гэхэд нэг нь маш сайн ажиллаа гэхэд 2 сая төгрөг, нөгөөх нь 10 сая төгрөгөө маш сайн ажиллаа гэхэд 20 сая төгрөг хэмжээний олж авах жишээ нь тий. Тэгэхээр ийм мөнгөтэй болохын хэрээр хөрөнгө оруулалт өшөө илүү сайн хийн, өшөө илүү менеж зөв бодлоготой, зөв тактиктэй ажиллах юм бол өшөө илүү орлого олох боломжтой байдаг. Тэгэхээр эхэндээ бол та яг өөрөөсөө харамлан маш сайн бизнестэй хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгээд явандаа таны орлого ингээд маш их хурцтай өсөд ирэхлээр бол нэг өдөр л гараад машин худалдаа авчих хэмжээний мөнгөтэй болцсон байна бол машиндаа бол хөрөнгө оруулах хэрэгтэй. Миний зүгээс бол ийм зарчмыг баримталдаг байгаа. Нэг өдөр л гараад ийм өөртөө гар утас өөрийнхөө өссөн хувцас авах хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэмжээний болсон хойно л тэр орлого зарлагаа тэгэж тэр зарлагт зарцуулж зарцуулдаг ийм зарчмаар явсан зүгөө. За тэгээ цаашдаа бол ингээд миний орлого өсөх хэрэг одоо л ингээд миний орлого бол ингээд өсөд юу болчихсон юм байна. Үндсэн хэрэгцээ байна бол одоо идэж уух амьдрах үндсэн хэрэгцээ чөлөөтэй хангагдчихсан. Тэгээ цаашдаа бол бизнесийн өшөө илүү томруулахад өшөө олон ажилтнууд, өшөө олон прожект компаниуд өшөө илүү сайжруулах юм өшөө илүү хөрөнгө мөнгө хэрэгтэй болдог. Тэгэхээр өөрийн бизнесийн нэг tools буюу хэрэгсэл бол ийм мөнгө болдог байна. Мөнгө өөрөө хөрөнгө оруулалт болдог учраас том дэлхийн баячууд ингээд өшөөх хөрөнгө оруулалт өсөх гол өшөөх мөнгө өсөх гол ийм IPO гаргаал, хувьцаа гаргаал нийтээс болон компаниудаас юм хөрөнгө өсгөх гэдэг юм цаа шалтгаан юм байна. Тэр хүн бол ингээд тийм үндсэн идэж уух амьдрах хэрэгцээ хангацсан ч бизнес өшөөгийн томруулах дахиад хөнгөлөлтөө болдог. Тэр том мөнгөтэй болох хэрэгээр л өшөө илүү мөнгө хэрэг болдог. Тийм мөнгөний нэг тийм бас нэг юм сонин давуу тал, сонин шинж байна. За мөнгөний хувьд бол юм мөнгийг бол маш гантай төгсгөлд нь базаад хэлэхэд бол мөнгийг бол зарлагт биш орлого олоход мөнгөө зарцуулж байгаарай. Энүүнд хөрөнгө оруулж байгаарай. Тэгээ ийм зуршилтай болчих юм таны бизнес үйл ажиллагаа таны амьдрал илүү мөнгөний санхүүгийн асуудалгүй байх болно.